Орой мэндэргийн үзэгчтэй анхаарал татсан сэдвээр ярилцдаг студид ярилцлагын нэвтрүүлэг маань эхэлж байна. За энэ удаад манай нэвтрүүлгийн хойморт Оном сангийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга шинжилгээ ухааны доктор Наранбаатар өргөдөө ирээд байна. Орой мэндэргээ. За баярлалаа. Тэгэхээр анхаарал татсан сэдв гэхээр хүмүүс одоо улс төрийн амьдралын талаар, нийгмийн амьдралын талаар нэлээд өнөөдөр яг болоод байгаа үйл явдлын талаар ярих нь уу гэж бас энд үрж хийж магадгүй. Яг өнөөдөр ингээд шинэ засгийн сайдууд бас томилогдож байна. Нэрс нь тодорхой болж байна. Улсын ухрал дээр энэ асуудал үндсэндээ ингээд шийдэгдэж байна. Тэгээд би бол энийг бол нэгдүгээрт одоо тавих анхаарал тавьсан сэдв гэж нэгдүгээрт бодохгүй байгаа хөв сэтгүүлч байгаа үед. За хоёрдугаарт бол нэгэнт одоо засгийн байгууллагад ажиллаа хийсний дараа тийм ээ юу болох нь вэ гэдгийг илүү анхаарал татах байх. Тэрнээс биш хин ямар санал суудал дээр очих нь онц биш байх. Тэгээд нэг саяхан би таны эрхэлдэг үйл ажиллагаатай холбоотойгоор тэгээд ер нь нэг монгол хүний хувьд нэг сэтгэл энэ төрөм тоо үнссэн. Өнөөдөр илэгний энэ одоо БЦ вирусын халдвараар 3 сая хүрэхгүй Монголын 400 гаруй мянган хүн халдварлагдсан байна, өвчлөлтсөн байна гэж. Дэлхий дээр илэгний хавдар хатуурлын улмаас нас урж байгаа хүний тоо дэлхийн дундажтай харьцуулахад Монголд 8 дахин их байна гэж. Энэ бол үнэхээр аймаар сэдвэлт ярихгүй байж болохгүй сэдв. Тэгэхээр энэ сэдвтэй та яахааргүй холбогдож байгаа хүн. Тийм болохоор эхлээд өөрийгөө тийм ээ танилцуулаад хаана ямар сургууль, боловсрол эзэмшсэн хүн яаж яваад бас тийм ээ энэ хүмүүсийн энэ илгийг хамгаалах, илэгний энэ хавдар өвчлөлийг бууруулах энтэй тэмцэх ажилд яваад орчив гэдэг. Тийм. Ерөнхийдөө юу л да? Би бол өөрөө мэрэгжлийн эмч хүн биш. Би бол физикч хүн. Их сургуулийн физикийг 1909 онд төгссөн. Хөдөөний хөвгөлтэй Байгууллагын аймагт 10 жилээ төгсөөд 95 онд 99 онд их сургуулийн физикийг төгсөөд тэгээд Америкийн бас нэлээд алдартай Purdue их сургууль гэдэгт физикээр докторийн зэрэг хамгаалах гэх тэндээ яваад 2005 онд тэнд хамгаалсан. Тэгээ 2005 онд хамгаалсны дараа Америкийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэн гэж байдаг. Англиар бол National Institutes of Health гэдэг. Тэнд 4 жил судлаачаар ажилласан. Энэ судлаачаар ажиллаж байх хугацаанд би нэг 2006 онд нутагтаа ирэх тийм хэрэгцээ гарсан л да. Нутагтаа нэлээд хэд ирсэн байсан. Гэхдээ 2006 онд арай урт хугацаагаар сар гарангийн хугацаагаар ирсэн. Тэгээ тэр үед бас яг докторийн судалгааны ажлыг хийгээд бас нэлээд олон том сэтгүүлүүдэд ажиллаа хэвлүүлчихсэн. Бас өөрийгөө бол ер нь за профессор болчих юм байна. Ер нь бол алстаа ингээд дэлхийн шинжилгээ ухаанд бас нэмэрнээ оруулах боломжтой байна гэдгийг харчихсан юм үед байсан. Тэгээ яг 2006 онд ирээд ингээд бас нутаг орноороо тойрч явсан. Гэт харж байхад нэг зүйл над нэг тийм дутагдaltaй юм шиг санагдаад байсан л да. Юу хөх тэр зэрэг энийг би яг хуу тэнд Америкт ингээд том судалгааны ажил хийж ийм юм хийж ин гэдээ яваад байдаг. Эргээд ингээд харах тэр зэрэг гэр орны амьдрал одоо таньдаг мэддэг хүмүүсийн аж ахуй тийм ээ амьдрал ер нь бол нэлээд төвхтэй харагдчихсэн. Тэг яг энэ бол Монголыгоо муулж байгаа юм биш тийм ээ. Монгол хүн бас Монголын төлөө юм хийх ёстой гэдгээ бас ухамсарласны нэг илрэл юм уу да. Тэгээ ингээд яг хөө тэр үед бас ингээд найз нөхдөдөө яриад бид нар ийм хийх хэрэгтэй байна, ингэх хэрэгтэй байна гэдэг. Тэг яг хөө манай бас дүү Наран Жаргал гэдэг доктор байгаа, анагаах ухааны доктор хүн. Наран Жаргалтай бас яриад эрүүл мэндийн салбарт тэр үед манай Наран Жаргал Бээжингийн их сургуулийн анагаах ухааны ангид төгсөж байсан. Тэгэл эрүүл мэндийн чиглэлээр хүмүүс мань нөхөр дээр их очдог. Тэгэл буруу онцтой ч юм уу тийм ээ ингээд зөндөө зүйлүүд болдог. Тэгээ энэ тухай ярилцж байхад ер нь нэг тийм зүйл хийх хэрэгтэй юм байна гэх. Тэгээд энээс угшилтаа ингэж явж байгаад 2008 онд бид нэр Оном сан гэж юм байгууллага байгуулсан. Оном гэдэг нь бол манай буурлаавын нэр л дээ. Буурлаавын нэр эрдэм дэлгэрүүлэх огторгон хязгаар гэсэн юм утгатай төв санскрит гаралтай үг юм байна. За тэгээ яг бидний гол зорилго Оном сангийн гол зорилго нь бол ерөөсөө Монголын эрүүл мэнд боловсролын салбарт хүнд хэрэгтэй юм л хий гэж. Яг бодиттой асуудал яриад зүгээр нэг системийн хувьд өөрчлөн ийм сайхан болгоно гэж ярихаас илүү яг гарт баригдаж өдөнд үдгдэж тийм ийм юм хийх гэсэн ийм зорилготой. Тэгээд яг ингээд за тэр үед бид нар ингээд ажиллаж байлаа 2006 онд бас нэг тэр үед бас нэг тийм зүйл болсон гэхээр манай ээж гээд энэ насаараа л эрүүл мэндийн салбарт сувлагчаар ажилласан юм хүн байдаг. Тэгээ 2006 онд мань хүн хавдар дээр байна уу да. Хавдар судлалын үндэсний төв дээр нэг шинжилгээ өгсөн чинь зэрэг илэгнийх нь шинжилгээ нэлээ өөрчлөлттэй гарсан. Тэгээд манай нөгөө Наран Жаргал Бээжинд маань аав ээж хоёрыг хоёулангийн аваачаад тэндээ шинжилгээ энэ төр өгүүлээд бас тэр үеэр ажил явах хэрэгцээ гараад. Ингээд тэгсэн чинь хоёулангийн шинжилгээнээс С-ийн хепатит С-ийн хепатитын С вирусын халдвартай гэсэн юм
ойлноор гарч ирсэн. Тэгээ яг ээжийн хувьд бол бас манай ааваас нэлээд хэддүү тийм болохтой зэрэг бас яг насан залуу идэвхжил нараа бага. Манай аав маань болохоор зэрэг 55 онд 68 онд байна уу да ингээд 2 удаа шаралцсан гэдгийг мэддэг. Тэгээ тэр үеийн хүмүүс чинь дандаа л одоо халдвар шараар өвчлөсөн байдаг шүү дээ. Тэгээд энээс ингээд яасан харин аавын маань бол идэвхжил нэлээд өндөрчихсөн. Уул нь одоо нэлээд удаах юм бол одоо цирроз одоо хатуурал руугаа орчихоор иймэрхүү төвшөнд орчихсон байсан. Тэгээ яг бид нар чинь санаа зовоод л ингээд эмчилгээ энтрийг уншаа, судлаа, за ер нь яг арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг нь бол тодорхой. Одоо илүү дамжиж хас өмнө. Ингээ байж л манай нэг наг цах маань одоо 57 настай дэлгэний хорт тавдраар талигач болчлоо. Тэгээд тэгтэр зэрэг амьдралд хүн ингээ яг аргагүй тулах дээр зэрэг тэрний чинь эрэлхийлээд хайгаад судлаад ингээд уншаад тэгээд судлаад байсан ерөнхийдөө бол эмчилгээнийх нь хувьсгал гарч байгаа юм байна, ийм зүйлүүд байгаа юм байна. Ингээд тэгээ наран жаргал маань тэрэн дээр нэлээд сайн судлаад тэг ингэж явж байгаад яг оном сан маань байгуулагдсан. Бид нэр эрүүл мэндийн салбарт одоо Монголын мянганы сорилтын сангийн шугамарх сургалт тэр халдварт ус өвчин энэний сургалтыг хийлээ. Бас эрүүл мэндийн салбарт тодорхой одоо зүйлүүд хийлээ. Ингээд энэний төгсөө дуусах төгсөжсэн 2012 оны үед яг тэрний урдхан талд аавыг би ингэж хөөцөлдөж явж ясны судалсны үр дүнд Чикагод Argonne National Laboratory гэх тэнд профессор хийсэн л дээ. Юуны ардалт үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд 2010 он хүртэл ажиллаад тэнцэнээсээ ажиллаа их сайн хийгээд олон сайхан судалгааны ажил хэвлүүлээд ингэхдээ зэрэг нөгөө дараагийн шатанда одоо профессороор өргөдөж ажиллаа л да. Америкийн Argonne National Laboratory гэдэг Америкийн үндэсний хамгийн том лабораториудын нэг л дээ. Энд ингээ профессороор ажиллах урилга ирээд тэгээ тэнд ажиллаж байхдаа аавыгаа тэр Northwestern их сургууль гэж Чикагод одоо их том алдартай хувийн сургуулиудын нэг нь тэрний эрүүл ангаах ухааныхын сургууль дээр авчиад ингээд эмчилгээнд оруулаад тэгээд одоо энэ бидний яриад ингээд байгаа энэ эмчилгээний эхний одоо юу юм да version гэж ярьдаг нэг арай нэг анхдагч тийм тэр нь болохоо телепервир, интерферон, рабаврин гэсэн ийм 2 1 тарианы ийм 3 эмчилгээ 6 сарын эмчилгээ байсан. Тэгээ яг 6 сарын эмчилгээ байсан 3 сар эхний 3 сар бол их сайхан болоод тэгээд аав яг тэр үед одоо жишээлхэд ингээд харахад нөгөө эмчилгээний урдлах шинжилгээ энтрийн хийлгээд ингээд үзэхэд юу гарч ирсэн бэхтэй зэрэг мань нөхөр бол одоо хатуурал тийм ээ одоо бүр цирроз болоход нэг хуруу дутуул байсан. Маш ортчихсан байсан. Тэгээ яг бацтай ингээд эмчилгээнд нь ороод илгэний тэр С вирус нь устдаад одоо бол ингээд сайхан амьдраад сайхан байна. Тэгээд ер нь бол энээс ингээд хараад тийм ээ тэгээд бид нар чинь яг энэ нөгөө хүүхний энэ тэгэхээр бидний одоо ярьж байгаа энэ амьдралын түүх бол тийм ээ яг энэ 11 оны үед бас нэг нагц маань одоо 50 настай ингээд илгэний хавдрагнаас орчихсон. Тэгээ энэ түүх миний одоо амьдралын энэ түүх зүгээр хүүхний түүх л гэхэд энэ бол зүгээр ганцхан манай гэр бүлийн ч юм уу ийм зүйл огт биш байгаа. Энэ бол Монголын нийгэмтэй яриа л ийм одоо миний одоо нэг найз хэд их сургуулийн анд маань хэд БД-гийн хавсарсан халдвартай одоо асаа далаад нь 100 200 гараад явдаг ийм тийм ээ. Эн чинь бол тэгээд энэ бол зүгээр бид нар нэг тоо ярьж байгаа биш тийм ээ. Бид нар 8 дахин их байна гэж тоо ярьж байгаа биш. Яг энэ бодит хүний амьдрал дээр гараад ирж байгаа ийм юм болох тэр яахааргүй үнэхээр л мэдлэг чадвар гэж байдгийн бол тийм ээ. Тэр сурсан мэдсэн юм байдгийн бол энэний төлөө ажиллах, энийг өөрчлөх л одоо бидний энэ бол яахааргүй ийм зүйл байна. Тэгээ би сая 2013 оны 9 сард Аргоныхоо профессорын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд тэгээд ингээд энэ үйлсэд ямар ч үгээс ажиллая гэдэг. Манай наран жаргал гэхэд Макс Планк цаа ажиллах урилгатай байсан. Тэрнийгээ болоод одоо энэ дээр оном сангийнхаа гүйцэтгэх захирлаар ороод ингээд ажиллаж байгаа юм л да. Тэгээд энэ бол яах вэ? Юуны хувьд бидний зорилго бол яг Монгол хүнийхээ төлөө юм хийх хэрэгтэй байна. Хийдгийг нэг ийм энэ бол бизнес биш тийм ээ. Мөнгөнийх юм биш. Энэ бол цэвэр нийгмийн сайн сайхны төлөө хийх ёстой юм а гэж хараад энэ дээр үнэхээр л бид нар тэр мэдлэг чадвар нь байдаг юм а шахаад дайчлаад ингээд хийн л гэсэн ийм зорилготой л ажиллаж байгаа асуудал та. Тийм. Чөрчлийн хэлс нэг айхтар үг байдаг. Нэг хүний өхөл бол ууга шүү имгэнэл юм.
олон мянган хүний өхөл болохоор зүгээр статистик болчтой гэж. Яг л амьдрал дээр яг бид нар ингээд одоо илгээрч гэдэг юм уу ингээд энэ өвчлөлөөр ингээд олон хүн нас барж ийн усл хэмтлэрч гэдэг юм ингээд яриа л байдаг тийм ээ. Тэрнээс биш энэний цаана одоо тэр ар гэртний хичнээн уугаа шүү ингэнэл болж байгаа байлаа. Хідэн айлын одоо илэг хэмтэрж байгаа байлаа. Хідэн хүүхд имчирч байгаа байлаа гэдэг тэр болгон сөхөж ярьдггүй л зүгээр л тоо гэж харчаал илээд өнгөрөөд байна тийм ээ. Тийм болохоор төр засгийн ч гэсэн тэг дөрвтэй анхаарч чадахгүй байна л да. Гэтэл өнөөдөр дэлхий дээр энэ аюултай одоо шинэ 400 мянган гаруй хүн өвчлөлтсөн энэ аюулыг арилгах бодит боломж нь өнөөдрийн одоо шинжлэх ухаан, анагаах ухааны ид шидийн хүчээр бий болчихжээ тийм ээ. Бид нар бол харахтаа бол одоо хүн болгонд тийм л ойлголт болсон шүү дээ. За одоо илгэний хатуур хавдарч гэдэг юм уу. Ингээл өөр ямар нэг эргэтмэд тэгэхээр за эргэтэн цолиулахаас л өөр арга алга гэдэг. Тэгэл байртай ганц байраа тавиал байрг нь хандив тусламж гуугаал. За тийм эмгүүн бол одоо бараг л хоногоо хүлээж байгаа л тэгэл үхэл дуусчих шүү дээ. За эргэтэн солиулж байгаа ч гэсэн 100% байж чадчихна үгүй тий. Зарим тэгээс тэгсгийгээл баахан зардал мөнгө болчоод амьдрч чадахгүй тэгэл бөөн л уугаа шүү болж чинь. Тэгэхээр энийг ямар боломж одоо яг байгаад байгаа. БЦ гэдэг ингээ хоёр вирус ба шүү дээ тийм ээ. Тэгэхээр аль нэг вирус нь бол одоо бүрэн эмчилдэг болчихлоо. Энэ танд гарчихлаа. Тэрийг Монголд хэмд оруулж ирээд тэгээд дээр нь хүмүүсээ өршлөн сэргийлээ 2020 он гэхэд энэ илгэний өвчлөлгүй болчихё гэсэн тоо сонссон. Яг үнэ. Тэгэхээр энэ дээр яг бид нар ингээд судлаад явж байх хооронд чинь ерөөсөө тэр нөгөө эрдэмтэн улсууд учраас шинжлэх ухааны бас нэг тэр юунуудыг харж байна л да. Одоо эволюцийн гэх юм уу одоо ингээд явж байгаа процессыг. Тэгээд C вирусын эмчилгээнд дээр бол үнэхээр одоо дэлхийн шинжлэх ухаанд хувьсгал гараад C вирус гэдэг бол эмчилж болдог, устгаж болдог ийм өвчин болцсон. Одоо энэ бол ерөөсөө ямар ч эргэлзээ байхгүй. Энэ дээр бол тэгээд энэ шинжлэх ухаанд батлагдаад энийг хүлээн зөвшөөрөөд хүмүүс нь одоо бол Б дээр анхаарал тавьж ин, Д дээр анхаарал тавьж ин. Яг нь ерөнхийдөө бол 5 төрлийн вирус байгаа шүү дээ. А, Б, С, Д, Е гэдэг. За А, Е нь болохоор одоо бидний хэл санснаар бол бохирын шар. А нь бол манайд их байсан одоо нөгөө товлолт вакцинд оруулаад гайгүй болчихсон. Б, С, Д нь болох дээр А, Е хоёр нь бол гэхдээ одоо ингээд цочмогоор өвдөд архашдаг. Тийм учраас өвдөд л ингээд идэгчдэг тийм ээ. А, Б, С, Д нь бол их түүхт архашдаг. Гэхдээ хүн болгон архашихгүй тодорхой хувь нь архашна. А Д нь бол их сонин юм чинь. Д нь бол тийм өөрөө согогтой вирус учраас зөвхөн Б-тэй хүн талддаг. А тэгээ Б-д2 нь хавсарсан болохоор маш хэцүү. Эмчилгээ одоохондоо өөрөөсөө байхгүй байгаа тийм ээ. Эмчилгээ хийхэд их төвөгтэй ийм зүйлүүд байна. Тэгээ яг бид нар энэ ажлыг хийгээд ингээд нөгөө аавыгаа эмчилүүлээд тэр хүн бас интерферонтой эмчилгээ хийхэд ямар хэцүү байдаг тэрнийг бас ингэж хараад. Гэхдээ л 6 сарын эмчилгээ учраас ингээд эмчлүүлчих боломжтой. Ингээд өөрийнх нь туршлага дээрээс хараад ингээд явах тэр зэрэг юу харж ийнэ вөхөр за энэ төлөө юм хийх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ яг 2011 онд бид нар чинь нэг тийм манай бас Америкийн нэг байгууллага байдаг л да. Эрүүл мэндийн ажилтны дунд БЦ вирусын тархалтыг тодорхойлох гэсэн тэднэрт одоо мөнгө төгрөг энэ төр хүртэл юу өгөөд 5 сая төгрөгч байна уу да тэр хавцаа. Тийм төгрөг юу өгөөд тэр үедээ $3,000 ч болоо да тийм байсан. Ингээд өгөөд юу асан тэр ажил нь бас гайгүй явж байгаа. Тэгээ ихтэй яг нэг жоохон тийм зөксөн дуу байдалд орчихсон. Тэгээд бид нар юун дээр ингээд харах тэр үнэхээр л энэний төлөө юм хий гэж бодож байгаа юм бол өөрснөө орж ажиллах хэрэгтэй байна гэдгийг үнэхээр мэдэрсэн. За тэгээд мэдрээд ингээд судалгаад ингээд харах дээр зэрэг за дэлхийн шинжлэх ухаанд хувьсгал гарч байгаа нь тодорхой байна. Цэгийн эмчилгээ ийм байна. За тэгээ одоо яг ингээд нөгөө эмчилгээг нь тэгээд хамгийн гол нь энэ эмчилгээнүүд чинь асар үнэтэй байгаад байгаа тийм хөгжингүй орнуудад. Гэхдээ Монгол улсад ингээд 100 дахин хямдруулаад одоо 99% хямдруулна гэдэг ингээд тэгэхээр л итгэж үлж ядаад байгаа. Ямар учраас тэгж хямдруулж гинүү? Энэ ерөөсө 3 үндсэн за ер нь бол бидний харж байгаагаар бол шалтгаануудтай. Энд чинь бодит шалтгаантай зүгээр л одоо Монгол хүн одоо очиргүй мундагдаа ч юм уу эсвэл Монгол улс дэндүү онцгойтой ч юм уу ингээд өгч байгаа юм биш. Гэхдээ яг Монгол улсын онцгой бас юм нөлөөлж байгаа юм бий. За энэ дээр ямар учир шалтгаанууд байна гэхээр дэлхийн чиг хандлага ерөөсөө энэ чиглэл рүү явж байгаа. Дэлхийн шинжлэх ухаанд хувьсгал гарлаа. Энэний үр шимийг дэлхийд хэрэг яраг хүртдэг болох ёстой гэдгийг одоо хүмүүс ойлгочихсон. Тэгэхээр зэрэг яаж ийн вэхээр одоо энэ дээр жишээлхэд доох дээр гарч байгаа тийм ээ HIV-г эмчилдэг энэ эмчилгээний юу бол одоо жишээлхэд хамгийн тод жишээ л дээ. Ингээд тэр доохыг эмчилдэг, доохын вирусыг эмчилдэг эмчилгээ гараад ирлээ. Тэр Африкт зөндөө олон хүмүүс өвдөөд ингээд асуудал боллоо. Эмийн дэндүү хүнтэй байлаа. Ингээд Жорж Буш ерөнхийлөгч гарч ирээд PEPFAR гэж програм хэрэгжүүлээд эмийн компаниуд үнийг хямдруулад ингээд юм чи маш асар олон дахин хямдраад тийм ээ. Одоо бол ерөнхийдөө доохыг эмчлээд ингээд нөгөө HIV гэдэг вирусээс нь
доох руу болгочдөг үү тийм ээ. Одоо илгээр бол хатуурал хавдрал руу оруулцдаг ийм эмчилгээнүүдийг хийгээд дэлхийг контрол хийгээд чадаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр оролцсон одоо жишээлбэл тэр Gilead Science гэдэг компани байна. Бусад компаниуч бас адилхан. BMS нь байна уу, тэр Merck нь байна уу тийм ээ. Бүгдөө л иймэрхүү чиглэл рүү бүгдөө явж байна. Тэгэхээр энэ дэлхийн чиг хандлага чинь уулаасаа ийм арай эндрэнгүү одоо дайн байлдаан багтай хин нэгнийгаа бас ингээд анхаардаг, хардаг, баян улсууд нь ядуугаа анзаардаг ийм чиглэл рүү явж байгаа болох тэр энэний хямдрах процесс нь тэр доохын туршлага дээрээс үндэслээд одоо Gilead Sciences гэж компани тухайд бол тэр жишээлхэд тэрэн дээр үндэслээд ингээд хийцэн ийм зүйл байна. Тэг яг хөө энэнийг жишээлхэд би нэг яагаад энэ одоо энэ ажлын эхлэлийг үндэслэхээр болсон юм бэ гэхээр бид нар бол 2012 онд за нөгөө хар зураг гэж манай наран жаргал доктор сууж агаад иймэрхүү ийм 3 үндсэн хөтөлбөртэй ийм хийвэл зүгээр юм байна гэд 12 онд ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулад бас гадна талаас мөнгө төгрөг ингэж оруулж ирээд ингэж хийгээд явж ялаа л да. Тэгээ ингэ явж исэн би бас яг байна. Нөгөө нэг ийм энэ ч бас амьдралын түүхэл байгаа байхгүй юу? Юун дээр одоо ингэ нөгөө профессор судалгааны ажил хийжээс эрдэмтэн хүн чинь миний найз нөхөд бүгдөө л эрдэмтэд тийм ээ. Нэг газар профессор байдаг юм уу? Нэг газар тэр үндэсний лаборатори эрдэмтэн байдаг юм уу? Яг ингээд хүнд хэрэгтэй юм хийнэх тэр зэрэг бизнесийн салбарынхан тийм ээ. Ерөөсөө явж үл санхүүгийн асуудал байгаа байхгүй юу? Мөнгө төрөхтэй үжил хүн юм хийдэг. Тэгтээ зэрэг нэг энийг ингээд харж исэн яг хөө эрдэмтэн хүний найз эрдэмтэд бол яг хөө тийм мөнгөтэй мундаг баян улсууд биш шүү дээ. Тэгтээ зэрэг ямар хэрэгцээ гарч ирсэн гэхтэр зэрэг энэ бизнесийнхаа тэр хүрээллээ. Одоо хүрээлэл чинь их байвал одоо Монголд ч танил талтай байвал одоо ажил бүтдэг. Тэр шиг Америкч бас адилхан шүү дээ. Хүрээлэл нь ямар байна, танилуд нь ямар байна, тэрнээс л хамаарч юм бүтдэг. Тэгээ энэ жоохон дутагдаад ах тэр зэрэг нь би тэгж бодлоо л да. Энэ Стэнфорд ч юм уу энэ том сургуулиуд нь очоод тэр нэг бизнесийн сургууль ч юм уу. Тэгээ яг хөө тэрүүгээр ороод Стэнфордын бизнесийн сургуулийн одоо сая анхны Монголын анхны төгсөгч болсон ухаантай юм тий. Тэгээд энэ дээр ингээд 2 сарын үед явж исэн Gilead Science гэж компани Greg Alton гэдэг тэргүүндэд ерөнхийлөгчтэй би Стэнфордод танилцлаа л да. Тэгээ танилцаад бид нар ийм судалгаа хийчихсэн, иймэрхүү юмнууд хийчихсэн байгаа. Ингээд гэдгсэн. За танахыг бид нар уулаасаа ерөн сонирхоод байсан юм а. Танахыг асуудал чинь мэдж байгаа. За чиний хүрээ дээр маргааш уйлаа уулзаа тэгээд. Тэгээ маргааш нь очиж уулзаад бид нар чи ярилцаа. За иймэрхүү асуудлууд байна. Бид нар 3 сард нэг энэ судалгааныхаа үр дүнг танилцуулаад ингээ үндэсний хурал хийх гэж байгаа. Ийм юмнууд байна гэсэн. За манай компаниг ийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа маа. Тэгээд энэ бол access program гэдэг одоо ийм хүртээн хэмжээний мөнгөлөх хөтөлбөр гэдэг ийм юм. Тэгээд энэний хүрээнд одоо жишээлхэд тэр $84,000 үнэтэй мэн $900 3 сарын эмчилгээг ингэж хямдруулж байгаа гэдэг. Ингээд ярихгүй юу. Тэгээ ерөнхийдөө заад наа чи одоо их сайхан сонсогч байна. Энэ бол боломжууд байна гэд. Тэгээ бид нар ярилцчаад одоо судалгааныхаа үр дүнгийн эрдэмтдтэй ярьж танилцуулаад ингээд зүйлүүдээ ярьчаад. Тэгээ ерөнхийдөө бол энэ ажлын эхлэл тэгж тавигдсан юм. Тийм. Тэгээ яг хуу энэ дээр ямар зүйлүүд байна вэ гэхээр одоо тэр нөгөө яагаад хямдруулж ийнө гэж. Тэгээ тэр ингээд хямдруулж явах явцад Стэнфорд энэ бизнесийн сургууль дээр бүр яг энэний тухай биччихсэн одоо нөгөө кейс гэж байдаг аахгүй одоо бизнесийн сургуулийн хүмүүст ингээд заадаг. Яг тэрний тухай энэ доох дээр биччихсэн тийм зүйл байгаа. Тэгээ тэрнийг уншиж үзээд. Тэгэхээр за нэг тийм шалтгаан байгаа. Нэгдүгээр шалтгаан бол ерөнхийдөө дэлхий ингээд явж байгаа учраас хүнлэг эндрэнгүү тал руугаа явж байгаа. Хоёрдугаар шалтгаан бол яг хөө бас бизнесийн талын шалтгаан байна. Энэ юу гэхээр зэрэг одоо жишээлхэд юутай орнууд байна шүү дээ. Том одоо энтхэг олон сая хүнтэй Бразил гэх. Энэ одоо энтхэг бол жишээлхэд ерөөсөө эмийн одоо энэ шин нээлт хийгээд ийм нээлтүүдийг хамгаалж байгаа гол зүйл бол нөгөө патент байгаа тийм ээ. Оюуны эрх юм. Тэгэхээр энтхэг Бразил гэдэг ийм одоо хятад гэдэг ийм том орнууд бол яадаг вэ гэхээр зэрэг одоо ийм эмчилгээний одоо сайн ололт гараад ирлээ. Энэнд нь патентыг өгдөг. Энтхэг бол энүүгээр алдартай. Жишээлхэд патентыг ерөөсөө ямар ч компанид өгдөг. Ягаад өгөхдөө зэрэг тэрний чинь хуулж аваад хийчих шүү дээ. Өөрснөө дотроо тэртээ тэргүй өвчлөлттэй учраас. Тэгэхээр ийм том компаниуд бол ямар одоо бодлого барьж ийнө вэхээр тэртээ тэргүй энтхэгч байна уу, барзиланч байна уу хүссэн хүсээг үед нар хуулаа хийчнэ. Тийм болох төр зэрэг хямдч болсон үнээр зараад тэнднээсээ тодорхой хувийг аваад өөрөөснөө бас нийгмийнхаа хариуцлагатай юм хийж ивэл хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг ийм нэг бас нэг шалтгаан байна. Тэгэхээр одоо сая компаниуд чинь BMS нь хийлээ, Gilead нь хийлээ. Ямар юм хийж ийнө вэхээр зэрэг ийм одоо шатлалтай, 3 шатлалтай юм уу, 2 шатлалтай үн тогтоогоод юунаас нь хамааруулаад нэг орлогын төвшнөөс нь хамааруулаад Америкт жишээлхэд хамгийн үнэтэй байгаа юм тийм ээ. Тэнгүүтээ
хүнийх нь амжиргаа юм. Хүнийх нь амжиргаа. Тийм. Бас яг одоо жишээлхэд Америкт элэг шилжүүлэн суулгахад 250-аас 600 мянган доллар ордог байхгүй юу? Тэгэхээр тэр хэмжээний зардал эрүүл мэндийн салбарт гаргаж байна. Тэгэхээр 250 мянган доллар одоо хамгийн багаар нь бодоход 250 мянган доллараар элэг шилжүүлэхийн оронд 84 мянган доллараар эмчилгээ хийх ч гэсэн системдээ бол зүв байгаа байхгүй юу? Тэгэхээр манайд болохоор 84 мянга гэхээр амар тийм. Тэр бол манайд бол байх. Тэгэхээр зэрэг манайх шиг одоо орнуудад нь болох дээр зэрэг одоо хямдруулаа манай төвшөнд нь тааруулаад тийм ээ. Ингээд ийм үн тогт очиж байгаа. За энэ бол бас хоёр дахь шалтгаан. За гурав дахь шалтгаан бол Монгол улс бас нэг арай нэг тийм өвөрмц юм байгаа. Юу гэхтэй зэрэг эндээ бид нар одоо мундагдаа өвөрмц биш. Манайх жижигхэн улс. 3 сая хүнтэй 295 сая хүнтэй. Тэгээд бас эрүүл мэндийн систем нь бол бас тийм муу биш. Дид үтсэн байж байдаг тийм. Тэгэхээр зэрэг бидний хувьд тэгсэн мөртлөө айгүй их өвчлөлтэй. Дэлхийн одоо бид нар анхаарлын төвд байна шүү дээ. Илгэний хавдраар Монгол улс номер 1 дэлхийн дунджаас 8 дахь их гэх. Энийг гаргаад ярих дээр мэрэгжлийн хүмүүс санаа зовдөг, дэлхийн эрүүл мэндийн байгууллага санаа зовдөг, бүхэл хүмүүс санаа зовдөг. Тэгэхдээ бид нар биннийг жишээлхэд цэгийн ийм төгс эмчилгээ гараад ирчихсэн тохиолдолд байгаа үед бүх хүний эмчилчих юм бол энэ одоо хавдар үүсгдэг халдвартай ийм өвчнийг устгасан анхны улс орн болох тийм боломж байж байгаа. Ийм боломжтой одоо 3 орн байгаа манай. Одоо дэлхийд жишээлхэд бидний харж байгаа. За манайх байна. Гүрж байна, Лаос байна, Шинэ Зеланд байна. За нэг 3 4 орн байна тийм ээ. Тэгвэл зэрэг манайх бол ерөнхийдөө асуудлаа нэлээ ярьчихсан өвчл ихтэй учраас манайхд бол Монгол улсыг бол дэлхийн улс орн, дэлхийн байгууллагууд, тэр хувийн сангууд их сонирхоод энэ дээр одоо ерөөсөө энэ хөгжиж байгаа орнуудад ийм загвар болохоор ийм юм хийчих боломжтой байна гэдэг. Тэг яг хөө бидний гол хийж байгаа ажил бол ийм боломж байна шүү. Манайх ийм байна. Бид нар судалгааг нь хийчлээ. Одоо манай мэрэгжлийн эрдэмтэд ингээд хамтраад ажиллаж байна. Бүгдөө нийлээд гар нийлээ сайхан ажиллая л гэсэн тийм саналуудыг л гадаад ийм байгууллагуудад тавьж байгаа. Ийм л утгатай байна да. Сайхан мэдээ байна. 84 мянган долларын эмчилгээ Монголд 900-аар 900 доллараар авна гэдэг бол боломж юм байхгүй. За бүр хэмжүүлэг улсуудад төрөнд дэмжээд өгч болно. Нийгмийн хариуцлагатай компаниудад дэмжээд өгч болно. За дундаж амьдралтай энэ өвчин нөр өвчлөж байгаа шаналж байгаа улсууд өөрснөө бас сурамсаа илүүчилж байгаад бол энийг аваад хэрэглэчихэд бол ингээд эрүүл болчих нэ. А зүгээр Монголд одоо учирч байгаа саад юу вэ? Би одоо юу гэж нөхөхээр бид одоо хэтэрхий харчихсан хэтэрхий олон ургалж үзлийн дунд яваа болохоор би энийг айхтар их харддаг тийм ээ. Одоо магадгүй нэг хэсэг хүмүүс бол энэ Наранбаатар гэж нөхөр одоо энэ хүмүүсийн илгэний өвчнөр бизнес хийх гэж байна. Тэгээ хардаад явж байгаа хүмүүс бас байгаа. А нөгөө талд магадгүй энүүгээр эрүүл мэндээр бизнес хийдэг бас хэсэг бүлэг байдаг шүү дээ. Энэ үг хэлэхэд. Тийм хүмүүсийн бизнесийг нураачих гээд байгаа учраас тийм хүмүүс бас садаа хийх гэж оролцож болох юм. За нөгөө төгөр Монгол хүмүүс бид нар их өөрснөө их мэдэмхий сантай л. Одоо эмчээс очиж эмийн жорох бас илүү тэр цайн энэ цайн ч гэнгээл өв сургамал чанаал буцалгаал эмийн сандор бол ханаа төрсөн чи янз бүрийн антибиотик аваад хэрэглээл яадаг. Одоо тэр тусмаа нөгөө сүлжээний сайн муу янз бүрийн эмүүд ингээ ороод ирсэн. Тэрийг ингээ өөр дээрээ сайхан бодтер төршиж яадаг шүү дээ. Тэгээд ийм иймэрхүү зүйлүүд энэ ажилд магадгүй саад болж байгаа. Тийм болохоор уг нь бол өвчин гэдэг ялангуяа амь насанд тулцсан ийм айхтар одоо илгэний шин одоо С вирус хатуурлуулаа хавдруулчих юм бол хэцүү шүү дээ. Цаана хүлээж байгаа юм хоногоор хэмжиж байгаа, цагаар хэмжиж байгаа. Хурдхан энийг нэвтрүүлмээр байна. Одоо энэ өвчний нөр өвдөж байгаа хүмүүс, ийм өвчтэй ойр дотных нь хүмүүс байгаа бол энийг одоо хурдын эмчилгээнд нэвтрүүл эмээ хурдан уух юмсан гэх тэгээд одоо энэ асуудал маань хизээ шийдэгдэх бол яах бол гацаа байна уу? Яг үл ойлголцсон юмуд бол байсан. Одоо хардлага байсан. Эний ч одоо жишээлхэд ингэж хямдарч орно гэж юу байдгийг энэ бол худлаа, хулихны юм гэсэн хардлага бол зөндөө байсан. Энэ бол байх ёстой үзэгдлүүд байгаа. Ягаад гэвэл зэрэг өмнө одоо жишээлхэд иймэрхүү болж исэн түүх байхгүй. Тэгээд энэ дээр жишээлхэд тодорхой хэмжээнд зарим хүмүүс бол улс төр хийж тийм ээ нэр хүнд олох ийм зүйлүүд өндөө байсан. Энэ бол ойлгомжтой нийгэмд гардаг л үзэгдлүүд. Гэхдээ эцсийн эцэд юу байх хэрэгтэй вэ гэхээр бид нар Монгол хүнийхэн төлөө бас нэгэн одоо нөгөө жанжны хэлдгээр чин үзүр сэтгэлээр зүтгэх хэрэгтэй байна. За тэгээд энэ дээр би нэг юу одоо хэлэх гээд байна вэ гэхээр энэ бол ганцхан эмийн асуудал биш, эмчилгээний асуудал биш. Энэ бол цогцоор нь авч үзэх хэрэгтэй юм аа. Тийм учраас эрүүл элэг хөтөлбөр бидний энэ санаачлаад хэрэгжүүлээд явж байгаа хөтөлбөр маань 3 дэд хөтөлбөртэй байна. Урьдчилан сэргийлтийн дэд хөтөлбөр, эрт дэлгэрүүлтийн дэд хөтөлбөр, эмчилгээний дэд хөтөлбөр. За урьдчилан сэргийлтийн дэд хөтөлбөр бол маш чухал. Ерөөсөө одоо жишээлх нь ингэж штэ бидний судалгаагаар 11.1% нь С-ийн халдвартай, 10.6% нь Б-ийн халдвартай гэж. Тэгэхээр нэг 20 орчим хувь байх нэ дээ.
За тэгэхээр 80% нь Монгол улсын хүн амын 80% нь халдваргүй шүү дээ. Тэр халдваргүй хүмүүсээ хамгаалаж халдварлуулахгүй байх нь хамгийн чухал асуудал байгаа байхгүй эрүүл мэндийн салбарын. Тэгэхээр энэн дээр манай эрүүл мэндийн салбар ерөөсөө тэр аяараа бидний одоо толгойд байгаа нэг зүйл бол эмчилгээ байж ижил юм хийх ёстой гэж боддог. Эмчилгээ байх юм бол би юм хийн. Одоо эмчилгээ гараад ирэхдээ зэрэг бид нар чи хөдөлгөөнд ороод ингэж штэ. 2012 онд бидрийг ингээ хийгээ явж байгаа сонирхогч хүнгүй байсан. Тийм ээ. Юм ингээ цацх дээр зэрэг одоо ерөнхийдөө бол яг уу статистик нь гаргаад ирэхдээ жоохон сонирхно. А яг эмчилгээ гараад ирэхдээ хүн болгоно эмчилгээ илгээл ингээ гүгээд байгаа байхгүй. Эмчилгээ чинь бол нэгийнхэн хэсэг нь. А эмчилгээний тулд наан зөндөө олон процессуд байна шүү дээ. За урьдчилан сэргийлтийн дэд хөтөлбөр бол ийм чухал ажил бүлээ. Бид нар бол энэ дээр маш их анхаарал тавьж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтарч ажиллана. Энэ дээр вакцинжуулалтын асуудал орж байна. Монголын эрүүл мэндийн салбар чинь бас тийм одоо дандаа бид нар муулаад байхаар юм бас биш. Агуулттай амжилттай байгаа байхгүй. Одоо жишээлхэд 91 онд тэр Нямдаа багтай амч сайд байж байхдаа хүн хэцүүд шүү дээ 91 онд тийм ээ шилжилтийн үед одоо хүүхд болгонд төрсөн хүүхд болгонд вакцин хийлгээд эхэлчихсэн. Энэ бол Б-ийн эсрэг. Б-ийн эсрэг вакцин хийгээд эхэлсэн бид нар бас ч гэж одоо Б-ийн эсрэг вакцин хийж эхлэх бол бүр ямар 91 оноос хойшхууд бол бас гайгүй тийм ээ. Гайгүй. Ер нь бол яг уу бас яг уу бид нар мэдээж вакциныхаа системд аюун дээр нь вакцинжуулалтынхаа хөтөлбөр дээр ч юм уу анхаарах хэрэгтэй юмуд байгаа л да сайжруулах хэрэгтэй юм болгон сайжруулах юм юутай байдаг шүү дээ. А тэгэхээр хүнд хэцүү үед хийгээд эхэлсэн тодорхой хэмжээнд хамгаалагдсан одоо 2000 оноос бол бүр илүү их сайжирсан энэ судалгааны юунууд өнгөд харагдаж байгаа. За ямар ч үгүйсэн бид нар тэр бол том амжилт. Тэгээ энийгээ бүр улам сайжруулад бид нар хийх хэрэгтэй. Тэгээд энэ дээр нь бид нар судалгааны ажлууд төлөвлөө явьж байгаа. За эрт илрүүлтийн дэд хөтөлбөр гэж байна. Эмчилгээ хийхийн тулд бид нар хин одоо 400 мянган хүн гэж ярьж штэ. Эн чинь бол төвөрчлсөн судалгаанаас гаргаж ирсэн багцаа тоо. Гэхдээ худлаа тоо гэсэн үг шүү. Энэ бол бодиттой тоо. Тэгээд 400 мянган хүнийгээ хинийн хин Наранбаатар байгаа мó тийм ээ Доржин байгаа мó Цэцгэн байгаа мó хин яг халдвартай гэдгээ тодруулах хэрэгтэй. Ямар вирусээр өвчлсөн юм тийм ээ Б юм уу С юм уу эсвэл Б-дэгийн авсарсан юм уу эсвэл БЦ-гийн авсарсан юм уу тийм. Тэгэхээр энэний тодруулахын тулд бид нар компанид байдлаар одоо хүн болгоно тестэнд хамруулах энийгээ хямд төсрөөр хийх ийм хэрэгтэй байна. За одоо энийгээ хийцсэний дараа тодруулчлаа. Энэ хүмүүсээ бүртгээд нэг үндэсний хэмжээний бүртгэлийн системтэй болчлоо тийм ээ. Тэгээд эннийхээ дараа одоо нөгөө эмчилгээний хөтөлбөрч орж ирнэ. Эмчилгээний хөтөлбөр маань яах вэ гэхээр зэрэг энэ дээр бол ганцхан цэгийн эмчилгээ биш. Б-гийн эмчилгээ, тийм ээ, Д-гийн эмчилгээ. Бүгдөө нь цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол жишээлбэл бидний илгэний хавдар хатуурлын нас баралтыг 50%-аар 2020 онд бууруулна гэсэн зорилт тавьсан. Энийг бүхэл юмыг анхаарахгүй бол бид нар ингэж чадахгүй болчих واخгүй. Тэгэхээр зэрэг одоо жишээлхэд Б-гийн эмчилгээнд ирэхэд Б-гийн эмчилгээ нь одоо шийдэгдээд явцсан. Тэрнийг бол хүнийг анхаарахгүй байгаа байхгүй. Яг төгс эмчилгээ биш. Шийдэгч гэсэн манай Монголын хүн эрүүл мэндийн яамны хүний эмийн зөвлөл нь бүртгээд одоо асуудлууд нь эмчилгээнд ороод энэ бас л дахин одоо дэлхийн зах зээлээс юу гэдгийг 30 40 50 дахин хямдраад ороод ирчихсэн ийм үнэтэй тийм ээ эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд. За тэгэхээр энэ эмчилгээнүүд нь ингээд эмчилгээгийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн тулд эмчнэрийн сургалтын асуудал. За тэгээ өөрөө чинь тэр ярьж байгаа одоо манайхан ч өөрснийгөө эмчилгээ сурчихсан тийм ээ. Гүйж гараад нэг эмийн сангаас им аваад одоо жишээлбэл бид нэр 4 хоногийн өмнө тим хүнтэй таралтлаа л да. Химийн тариа аваад илгэний хавдартай химийн тариа өөртөө хийгээд нэг сувлагч аргуулж хэлээ. Би одоо гайгүй болж гинэ гэж явж байгаа байхгүй юу? Ийм юм бол байж болохгүй байхгүй. Ягаад гэвэл зэрэг эмч нар нь дэлхийн стандартын дагуу сургагдсан байх ёстой. Өвчтүүд нь эмчийнхаа хяналтын дор тийм ээ хяналтын дор эмчилгээгээ хийлэгдэг, эмээ уудаг юм байх ёстой. Тийм л байдлаар бид нар явуулахыг хийж байна. Тийм л байдлаар одоо тэрнээс биш одоо ингээл дуртай хүний нэмийн сангаас эмээ худалдаж авч уугаад ингээд явчих боломжгүй. Бас хоёрдугаарт нь тэр хүн чинь маш хямдруулж орж иж байгаа учраас зөвхөн Монгол хүнийг л эмчлэх хэрэгтэй болохоос биш. Одоо хятадын нэмчлээд, Оросын нэмчлээд ээж болохгүй шүү дээ. Тийм болох дээр зэрэг бид нэр Монгол хүнийг эмчлэн, Монгол хүн хамрагдана гэсэн тийм нөхцөлтэй. Тийм. Ийм л явах хэрэгтэй. Энэ мэн яг хидэд явах бол одоо ч за энэ асуудал дээр яг тэ энэ дээр яг за би нэг зүйлийг тодруулах хэлчихье. Оном сан бол жишээлхэд им зардаг байгууллага биш. Бид нар түрүүн хэлсэн зарахгүй. Бид нар бол зарахгүй. Бидний хувьд ашиг сонирхлын хувьд зөрчил байхгүй. Имийн заруулдаг компани одоо Gilead Science компани дистрибьютор нь бол Омбол гэж компани байгаа. Монголын эрүүл мэндийн юунд ажиллаж байгаа компани байгаа. Одоо жишээлхэд тэр Novartis-ийнх нь болох дээр зэрэг Монгол Impex, Monos гэдэг ингээд компаниуд нь байж байгаа. Тэгэхээр энэ компаниуд маань бол яг хөөхтэр одоо бүртгэлийнх нь асуудлыг энэ
компаниуд маань хариуцаад явж байгаа. Бид нар бол ерөнхийдөө мэрэгжлийн юунуудаа өгөө явдаг. Тэрэн дээр ганц нэг зэрэг алдаатай зүйлүүд байсныг засаж оруулж ирээ. Одоо бол бэгийн имчилгээ болж хэлгээд tenofovir гэж юм бүртгэгч гэсэн байж байна. Тэр бол одоо маш хямдарч орж ирж байгаа. Юуны хувьд одоо sofosbuvir-ийн хувьд бол энэ 12 сардаа багтаад бүртгэгдэх 12 сарын хурлаар орно гэсэн энэ төлөвлөгөөтэй тэгээд явж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн яамн дээр бол бас энийг эрүүл мэндийн яам бол бүх юмний буруутай ийм бас биш байгаа юм. Бас эрүүл мэндийн яам чинь тодорхой хэмжээнд судлаад ингэх ёстой. Судалсан дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас саналаа авсан. Тэгээ одоо бол ерөнхийдөө асуудал нь жигдрээд эрүүл мэндийн яам дээрээ дэмжигдээд ингэж явж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг санаа зовох хэрэггүй баха гэсэн ийм мэдээлэлтэй. Цаг байсан бол илүү их зүйлийг би тодруулж асуумаар байлаа. Одоо БЦ вирусээс жишээ нь яаж үргэлжлэн сэргийлэх ёстой, энэ мань ямар замаар халдварлаад байгаа ингээл. Гэхдээ одоо явандаа бид нар энэлүү нэгэн нийтээр нийгмийн анхаарал хандуулсан учраас энэ талын сурвалжлагааг хүмүүс маань их анхаарч үзэх байх. Та бүхний ажилд бас их амжилт хүсье. Бид нар олуулаа болох ёстой, олуулаа болох юмсан гэл их яриад байдаг. Олуулаа болно гэдэг зөвхөн хүүхэд төрөөд байх хэрэг биш. Бас монголчууд одоо байгаа монголчууд нь урт насалдаг, өвчин зовлонгүй эрүүл байж иж бид нар улам олуулаа болно шүү дээ. Тийм болохоор олонний төлөө хүний эрүүл мэндийн төлөө сэтгэл гаргаж байгаа та бүхний ажил амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За эрдэм дэлгэрүүлэх үйлсэл үү? Сангийн маань оном сангийн маань утгах тийм ээ нэр нь. Тийм эрдэм дэлгэрүүлэх тий огторгон хязгаар гэсэн. Эрдэм дэлгэрүүлэх бас эрүүлийг дэлгэрүүлэх сангийн үйл хэрэгтэй амжилт хүсье. Баярлалаа. Бидний нэг хэлэх дуртай үг байдаг л да. Монгол хүн эрүүл байх болтугай гэж. Монгол хүн эрүүл байх. Сайхан ирэл. Баярлалаа эрхэм үзэгчдээ. Тэгэхээр манай өнөөдрийн студи рүү ярилцлагын нэвтрүүлгийн зөвчнөр Оном сангийн төлөөлөл удирдгчдын үеийн дарга шинжилгээ ухааны доктор Наранбаатар оролцлоо. Үзэгч та бүхэн ч гэсэн илгээ хайрлаж, за илэг нэгт монголчуудаа бас сайхан сэтгэлээр бас туслах болтугай. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.